хэлчихэ. Энэ хиймэл төвийн зайлшгүй төлөв гэдэг ном бол Монгол хүнсний анхудаа гарч байгаа гэж би ойлгож байгаа. Энэ ухааны архитектурын зүгээс 4 жилийн өмнө нэг санаачлал гаргаад шинжлэх ухааны салбаруудын нэр томьёоны төлөв гэдэг хожиг гаргасан төслийн хэмжээнд энд бол одоо үндсэндээ шинжлэх ухааны үндсэн гол ангиллуудаар нь ихтэй баг гаргаж байгаа нэг төлөв гарсан. Энэ зөвхөн шинжлэх ухааны гол нэрийн томьёог заахны төлөв болсон бол төлөв өгж ач холбогдол ихтэй бас салбар хоорондоо ойлголцоход хэрэггүй юм гэдэг байдгийг болсон. Энэний дараа гарч байгаа хэвэн нэг томьёоны зайлшгүй төлөв одоо манай яг химийнхний дунд үеийн бүтээн багш нар гаргаад намайг нэг агуулга талаас нь хараад өгөөч гэсэн юм аа. Би үзээд ер нь энэ нэг томьёоны тайлбар төлөв гэдэг нэр нь хүртэл нэлээд дараагүй болсон. Энэ бол нэг томьёоны дэлгэрэнгүй тайлбар төлөв байгаа юм. Үндэсний хүний хувьд хэлээд. Тэгэхээр Монголд анхудаа гарч байгаа ер нь мөн чанар агуулгаараа бол энэ мөн сууж шинжлэхтэй юм бүтээл. Энэ цаашдаа улам үндэслэлээ сайжрах явах ёстой. Тэр сайжрах процесс угаасаа удаан жил үргэлжлэнэ. Тэр тундаа сая сарын гэрэл багшийн ярьж байгаа тэр нэг томьёог нэг утгаар нь ойлгох. Тэр утгаар нь хэрэгжилж хөвших. Асуудал бол зөвхөн энэ химийн салбарын эрдэмтдийн хооронд гэдэггүй нийт эрдэмтдийн хооронд энэ бол их удаан процесс, дуусахгүй процесс. Химийн салбарын судлаачдын хувьд энэ бас л их удаан үргэлжилж байна. Яг одоо нэг мөрөө ойлгодог болно. Гэхдээ одоо бол бий болсон давуу тал нь эргэлзээтэй юм аяг биднээс харчих болно. Энэ чинь тэрний хэлж байгаа юм байна. Спектроскоп гэдэг нь уруу үгийг тайлбарлаа шүү дээ. Зөндөө тэр ойлголт байгаа. Бүх юм баг байгаа. Тэгэхээр хардаг юмтай боллоо. Одоо жишээлбэл Герман хэлний ард түмнүүд Европ нэгтгэл нийтдээ 6 улсад хэрэгжиж шүү дээ. Ерөөсөө зөв бичүү буруу бичүү гэдгийг хараад ганцхан юм номтой толгой гараад үүтэй адилхан. Зүг дүндэх хүний ном байдаг. Тэгээ үгүй бол зөвхөн дүрдингээс хараад ойлгодог. Тэр учраас энэнийг бол яг хараад зөв буруугаа чадчих юм номтой болсон их амжилт. Уруу дугаарт миний баярлсан юм гэдэг энэ номын зохиолч нар бол маш хариуцлагатай ажилласан байна. Үнэхээр хариуцлагатай ажилласан. Бас л яг нөгөө өөр салбарын нэр томьёо энэ их байдаг. Зөвхөн химик биш үү гэж биологи, генетик тэгээд их олон салбарын нэр томьёо орж иж нөгөө ойлголтыг тодруулсан. Тийм болохоор энд бол зас залруулгын нэлээд бүтсэн байх. Миний хувьд агуулга талаас нь бас нэг бараг хууц суулганд орон засал хийсэн. Тэгээд явахаар энэ маань ийм ботийг ингээд нийлээд гаргаад ирсэн юм. Миний санаа маш их гүнрээ маш хичээж яг багаар ажилласан байна гэдэг нь мэдрэгдсэн учраас би бас уран зоригтой харж үзэж одоо засвар хийсэн. Тэгээд яг миний засварыг зохиогчд нь зөвшөөрч оруулж болно. Зохиогч нь энэ миний засварыг зөвшөөрөхгүй байвал оруулахгүй байж болно. Би ч одоо зохиогч нарт хэлсэн. Тэгээд зохиогч нар энэ оруулцал байна лээ. Тэгээд ийм номыг бүтээж гисэн энэ номыг бүтээсэн элдвэрийн багш нартай их баяр да. Одоо энэ номыг ажиллахаар өргөнд хэлбэр түгээж ялангуяа манай дэд боловсролын сургалтын байгууллагууд энэ чиглэлийн оюутан сурагчдаар энэ номыг хүргэх талаар анхаарч ажилладаг гэсэн. За мэдээж энэ чиглэлийн хүрээлэн эрдэмтний хэлний хүрээлэн байгууллагууд бол мэдээж олдох эрдэмтдийн хувьд